2, 3. Сайн бацхан уу? Дээг үнэнэ, дээг үнж хашин мэдлэг. Тавтай мэрэл энэ удаагийн бичлэгээр энэ удаагийн хам бичлэгээр би хандвайн гэдэг нэртэй бичлэг эхлүүлэх чинь. Яагаад энэ бичлэг хийж байгаа гэхээр хүмүүс туслахаар туслаад ингээд бичлэг хийж байна. Би бол зөвшөөрөл авцсан. Тэгээд бичлэг хийх гээд байж байна. Тэгээд одоо бол би танарт тайлбарны жижиг зургийг харуулъя зав. Ингээд нэг амар хөөрхөн охин байсан юм. Ингээд хөөрхөн охин ингээд таталдаг үзэн 5 сартаатай ингээд 5 сартаатай яг таталдаг хэлээд ингээд бүр аюу ингээд шаналж энэ айгуу хэцүү ингээд эвлэгт энэ төр хөвтөөд бүр айгуу хэцүү байдаг. Бас маа тэгээд ингээд Монголд манай Монголд имчилэгдэхгүй гээд одоо ингээд байжсэн чинь ингээд Бээжин хотын Титан гээд нэг имлэгч хэлөө нэг газарт ингээд яхаар энийг имчилэгдэх боломж байгаа мэн гэдэг нэг мэдээ хүлээн авсан гэж байгаа юм. Тэгээд ингээд зардалт нь ингээд 60 сая төгрөг шаардлагатай байгаа. Имчилгээний зардалт нь 60 сая төгрөг шаардлагатай байгаа. Тэгээ хугацаа алдалгүй бөөнөрөө гээд гоё мөнгө яахгүй бол ингээд хугацаа алдсан юм бол шууд ингээд яачих чи ивэлтэй гэдэг байгаа байхгүй. Тэгээ бөөнөрөө туслая гэж бодоод бичлэг эхлүүлж гин. Тэгээд ер нь бол нэг энэ дээр заяа би зургийг гаргачих. Тэгээд та бүхэн сайхан сэтгэлд одоо намайг үздэг хүүхдүүд, ах эгчнэр, дүүнэр тэргээд яг энд би зургийг ингээд томоор гаргачих. Тэгээд энэ доор нагаа данс руу ингээд 5, 10, 20, 30, 40, 50 гээд байнга мөнгөөрөө ингээд данс руу хийж болно шүү. Тэгээд би энэ томоор гаргачих. Тэгээд зарим хүмүүс нь ингээд энэ зургийг ингээд аваад тэгээд дансны дугаарыг ингээд өөрчлөөд ингээд мөнгө аваад лувирдах ингээд хүмүүс ингээд лувирдах энэ төр арга энэ байдаг. Тэгээд яг орой зургийн яг миний бичлэгээс хараарай. Тэгээд миний бичлэгийг бас шеэр энэ төр найз нөхөд хамаатан садан халчин руугаа шеэр хийгэрэй гэж хүсэж байна. Тэгээд айгу өрөдмөр хөөрхөн охин байгаа. Тэгээд би энэ зургийг гаргаж илэн. Тэгээд ер нь бол энд яг доор бичсэн байгаа дансны дугаар руу ингээд 5, 10 ингээд 20 гээд байнга мөнгөөр ингээд хийж болно шүү гэж хүсэж байна. Тэгээд нөгөө миний сайд руу хэлсэн луверт ингээд бөөнөрөө лувердуулахгүй байхыг хичээгээд яг орой зургийг хийсэнчлэн яг миний YouTube хаягаас үзэрэй. Тэгээд ийм хөөрхөн туслая. Тэгээд энд юм болохоор ингээд ер нь л таад үлдсэнийг хийгээд яг эндээс уншчих би ингээ хөдөлгөөн гацаад үйчи. Тэгээд уншаад дуусчих би нэг 3 минут уншиж цаанаар ч гэсэн 3 минут уншиж заяа. Тэгээд уншаарай гэж хүсэж байна. Уншиж. Даа миний бичлэгийг зогсоож уншчих заяа би. Сайн уу яарад байна. Тэгээд Даман хадаад миний энэ бичлэгийг шеэр хийгээд өхийг би бүр чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд манай миний үзэж байгаа бичлэгээр дүүм үү ах ихнэр үзэж байгаа бол шууд шеэр хийж өгөөрэй гэж зөвлөж байна. Тэгээд бас лайкаа сайн дараад тэгээд шеэрээ бас сайн хийж өгвөл зүгээрээ шүү гэж би бас зөвлөж байна. Тэгээд ер нь бол тэгээд манай Монголын хуугаас сайхан сэтгэлтэй гэдгээрээ маш их алдартай учраас би ингээд сайхан сэтгэлд Монголд идэг ах эгчнэр хамаатан садан дүүнэртэй хүртэл ингээд өөрийнхөө YouTube хаягаар ингээд дамжуулж монголчууд та бүхэндээ хүргэж ийн. Тэгээд сайхан шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд
би шеэр хийгээд лайк дарахыг бол шин сэтгэлээс өсөж гин. Тэгээд бөөнөрөө энэ хөөрхөн охинд итгэх боломж үгүй. Тэгээд усаад гэрэлт ирээд өгнө. Тэр билээ. Дөхөн манаа тэгээд тэгнэ гэж бодож байгаа. Тэгээд гүйлгэний утга дээр нь миний YouTube хаягийн нэрийг хийчээрэй. Дэгийг гүнтгээд миний YouTube хаягийн нэрээр хийчээрэй. Тэгээд 5-10 юм тэргээд яахан тэр шаардлага байхгүй. Гүйлгэний утга дээр нь 5-10 20 мөр гэд байгаа боломжоор өгч болно шүү гэж би бас зөвлөж гин. Тэгээд гүйлгэнийх нь утга дээр болохоор дэгийг гүнж гэд биччихэд болно. Тэгээд энэ бичлэгийг бас шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд энэ түрээ манай бичлэг дуусчихин. Дараагийн бичлэг бас тэр баяртай. Тэгээд лайк, шеэр, тэгээд subscribe бас дараарай. Тэгээд дараагийн бичлэг бас тэр баяртай. Тэгээд баяртай бүүнөр их нөхөн та эдийг би бас туслах байх гэж бодож найдаж гин. Тэгээд дараагийн бичлэг бас тэр баяртай.